өнөөдөр бол Улаанбаатар буян компани байгуулагдаад 14 жил болж байна. Ер нь бол Улаанбаатар буян компанийг байгуулагдах төслийг бичиж өсвөлээд энэ Улаанбаатар буян компани дүр төрхийг бол тодорхойлсон байдаг. За төсөл бичсэн хугацаа 6 жил байдаг. Ингээд бодох юм бол өнөөдөр Улаанбаатар компани үүсэж эхэлснээс хойш ерөнхийдөө 20 жилийн хугацаа өнгөрсөн байна. За бид өнгөрсөн 14 жилийн хугацаанд за буяны үйлчлэгийн салбарт 3 чиглэлийг ерөнхийдөө барьж ажиллаа. За үүний нэгдүгээрт бол оршуулах зан үйлийг язгуур ёс заншил, шинжлэх ухаанд судалгаанд тулгуурсан үйлчлэгийг бий болгосон байна. Хоёрдугаарт оршуулгын үйлчлэгийг илүү боловсронгүй болгосон ба байгаль экологт ээлтэй ийм оршуулгын үйлчлэгийг бий болгосон. За гуравдугаарт болохоор бид нэр 2010 оноос үйлчлэгээндээ олон улсын стандарт ISO 9001 за хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тогтолцоо ОСОС 18001 гэсэн стандартуудыг нэвтрүүлж за англи улсын итгэмжлэгдсэн байгууллага ЮКАС болон түүний салбар Кайсаар дамжуулан одоо гэрчлэгийг баталгаажуулж авснаар буяны үйлчлэгээний салбарт анх удаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн энэ компани болсон байна. За энэ өнөөдрийг хүртэл бидний авч ирсэн энэ өнгө төрх бэлэгдэл энэ бүхэн бол 20 жилийн өмнө үүссэн ийм бэлэгдэл байгаа. Яалтчгүй түүхийн урт удаан хугацааны явцад бид нар энэ өнгө бэлэгдэл энийг бол солих зайлшгүй шаардлага гарч ирлээ. Улаанбаатар буян компани ажил дээр бид нэр за яг энэ брендингийнх нь хувьд гэх юм бол үхлийн талаарх за монголчуудын ойлголт за тэг археологийн олдрууд мөн түүхийн за бэлэгдлүүдийн шин чанартай зүйлүүд дээр маш олон судалгаанууд хийгдэж байгаад за тэгээд үндсэн 3 концепт буюу 3 агуулга танилцуулсан байгаа. За нэг нь болохоор тэнгэр, нэг нь болохоор гэрэл, нэг нь болохоор за ургамал гэдэг 3 концепт танилцуулсныг. За тэнгэр болон ургамал гэдэг концепц нь илүү ойрхон байсан. Энэ удаан жилийн хугацаанд ажилчдын сурсан, мэдсэн, боловсрсон зүйл их байлаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт байгууллагын маань хөгжил бас нэлээдгүй өндөр шатанд гарч олон улсын хэмжээнд бас тэргүүлэх үүргийг гүйцэтгэж ирлээ. За нийгмийн маань хэрэглээ хэрэгцээж бас өөр болж ирсэн. Энэ байдлуудад бид нэр үндэслэл тулгуурлаад өнөөдөр Улаанбаатар буян компани энэ оршуулгын үйлчилгээ, мөр хойдгын үйл хийдэг энэ компанийнхаа өнгө төрхийг сольж байна. Айлчилсан дээшээ явсан тэнгэрт очих тухай зөвлөл, бэлэгдэл томоохон байр суурь эзэлдэг төдийгүй монголчууд бидний уламжлалт хүртлэг хүндэтгэл дотор тэнгэр үзлээс эхэлтэй түүх, археолог, зан соёлын олон хэлбэрүүд байдаг. Аливаа зан үйл, аливаа шашин дээр хүнийг өөд болоход тэнгэр рүү одлоо гэдэг энэ санаа явдаг учраас бид нар тэнгэрийг авч явах нь зөв юм аа гэж үзсэн. Одоо бидний энэ байгаа шинээр гаргаж ирж байгаа Улаанбаатар буянгийн брэнд дээр бол тойрог буюу дөгрөг дүрслэл байгаа. Энэ бол өнгө тамгнаас үндсэн инспайр авсан. Сайн харах юм бол энэ бол Чингис хааны зоосон дээр байдаг үндсэн тамга байгаа. Тэгээд бидний энийг шинээр өргөмжүүлээд шинээр агуулгачуулаад авч явж байгаа. Өнгө буюу тойрог дүрсийг бол ихэвчлэн бүр буган чулуу хөнөөгөө ясэрн тойрог дөгрөг дүрсийг бол тэнгэр дүрслэл магадгүй те тэнгэрийг дүрслсэн, нарыг дүрслсэн гэж үздэг. Тэрний доор бид босоо шугам татчих гэж байна. Энэ бол өвдийн сүнс гэдэг санааг илэрхийлж болж байгаа. Хөндлөн энэ зураас болохоор одоо итүүгэн газар энэ газар ихээс бид нэр ургаад дээшээгээ өвдийн сүнс босоод тэнгэрт одлоо. Давхар тойрог байгаа. Давхар тойрог болохоор яаж яах вэ? Тэнгэрийн цаадах тэнгэр рүү одлоо гэдэг санаагаар явж байна. Ийм агуулгын үүднээс бидний шинэ өнгө төрх маань тэнгэр, газар, хүмүүн гэсэн гурвлыг хамтдах дүрслэн илэрхийлж бид газраас үүсэж өөдөө тэмүүлж эцэстэн тэнгэрт иргэшээглээ гэсэн санаа уламжлалт тамга хүсгний дүрсэлтэй уялдуулан бүтээсэн юм аа. Энд бол маш сайн эрх буцхын үүд, эрх буцхын тэн дээр их дэнс тэг гортог тавьж хийсэн ийм бэлэгдэл бүхий логог өнөөдөр нийт олондоо танилцуулж байна. Үндсэн дүрслэл маань өөрөө холоос харах юм бол Монгол агуулга тамга үсгийг ойлгодгүй юм бол Европ өнцгөөс харах юм бол энэ бол нэг юм толгодын орой дээр мод байгаа юм шиг сэтгэл төрөл. Энэ болохоор Европод хүртэл ингээд оршуулгын зан үйл дээрээ мод тавьдаг, ургамал явдаг. Энэ бол бас давхар эко гэдэг санаа авчиж байгаа. Зураасууд нь өөрийн буян динамик байгаа нь энэ илүү хүндэтгэлийн, илүү үнэтэй алтан шаргал өнгийг тэнгэрийн хөх гүн одоо хөх өнгөн дээр тавьж өгсөн байгаа. Яагаад тэгэхээр бидний логоны арын үндсэн хөх өнгө бол
бидний харж байгаа тэнгэр биш сансараас харахад тэнгэрийг яаж харагдах вэ? Тэнгэрийн хаяа ингээд нэлээд бараанд хөртөг. Яг тэр хэсгээс нь бид нэр өнгөний кодыг сорволж аваад дээр нь алтан шагал өнгөнийг нэмсэн байна. Логон дээр нэг юм байдаг. Тэр болохоор нэмэлт элемент буюу мотивтэй. Энийг болохоор бид нэр одоо цагаан уул цэцгийн инспайр авсан. Цагаан уул цэцэг бол дэлхийн нийтээр аюул хүндэтгэн үздэг. Их чухал цэцэг учраас энэ бол одоо хээ болгоо чимэглэл болгоо явахад цааштай илүү их тийм үндэсний стилтэй мөртлөө орчин үеийн тансаг байдал руу шингэх. Тэгэхээр одоо бид хүн тохиолдоод байгаа хин нэгэн тохиолдоод байгаа энэ нэг одоо ой гонигтай тэр бүхнийг ингээд Улаанбаатар буйны өнгө төрх нь өөрөө огтж авахтаа юм таныг юм үнэтэй тийм үндэтгэж шүү. Таны арга хэмжээг бид нэр сэтгэлээсээ хийн шүү. Таны одоо хайртай дотны хүн чи явсан ч гэсэн тэр хүн бол оюун санаагаараа тэнгэр рүү явчихж байгаа юм шүү. Бид нар ч гэсэн бүх хүмүүс ингээд явдаг юм шүү. Энэ бол ингээд энэ оршихуйн өөрийнх нь мэргэлт юм шүү. Цагаан уул цэцэг өөрөө ямар хүлээ тэр тухай ингээд хүмүүс бодоосоо Улаанбаатар буйны өнгө үзэмж имиж бүх юм нь танд юу гэх вэ гэдэг дээр бид нэлээд анхаарсан олон хүмүүстэй уулзсан археологчд түүхчдээс зөвлөгөө авсан бас нэлээдгүй олон ном судар эргүүлэх шаардлага гарсан. Тэгээд энэ бүхний үндсэн дээр би нэлээд олон 7 хоног нэлээд хэдэн сар ноцолцсны үндсэн дээр ийм ялгамж чанар одоо өвөр төрх өвөр чанартай болсон байгаа. За ер нь бол монголчууд бид нар ярьдаг. Ижи яав ихстэйцээ хүндэтгэн нутаглуулж оршоод буцаад чадсан хүний үрс сайн сайхан явдгаа гэсэн энэ үг байдаг. Энэ үгэн дээр үндэслэж бид нар өнөөдөр энэ мөр хойлгын үүлийг бид нар сайн хийж чадах юм бол буцаж ирэхдээ бас сайн сайхан замаар сайн сайхан үрс болж эргэж ирэх үүдийг нээдгэ гэсэн энэ үндсэн дээр өнөөдрийнхээ логог бид нар хөгжүүлэлт хийж гаргаж ирлээ. Энэхүү бидний брэнд бүкийг одоо яг утга агуулгаар нь гүн гүнзгий судалгаа хийж нэгдсэн нэг бүтээл болгож өгсөн Brainstorm брендинг эйженси компани хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна. За Улаанбаатар буян компани нь үйл ажиллагаанд Монголын уламжлалт зан заншлыг хадгалсан шинжлэх ухаанч байр суурьтай дэлхийн дэвшилтэт техник технологиг үйл ажиллагаанд ашиглаж энэ бүгдийнхээ үр дүнд бидний эрхэлж байгаа үйл ажиллагаа Монгол орны нутаг дэвсгэр болон Монгол түмэнд ээлтэй байгаль экологид ээлтэй байхаар шийдвэрлэхэд гол зорилгоо болгож ажилладаг.